За. За энийг бодлыг ихэнд бол эхлээд яа гэж бодож байна? Эхлээд ямар үйлдэл хийж бодож байна? Тэр x-с хан нэгийг хуваах нь x-ийг квадрат зэрэг төвшүүлэхээр хураагдсан төгшөө. За ер нь бол тгий гэж хэлж байна тий. Тэгээ ижил өөрөөр нэг x квадратаас хасах нэгийг хуваах нь x тэнцүү. За ингэ гэж байна. За чиний хэлж байгаа ойлгох. Энийг шууд квадрат зэрэг шилжүүлж байна. Тэгэхээр x квадрат хасах нь 2-ыг үржих нь x, үржих нь 1-ийг хуваах нь x, нэмэх нь 1-ийг хуваах нь x-ийн квадрат бол энэ хоёр хоорондоо хураагдчихна. x квадрат дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x квадрат, хасах нь 2 бол. За тэгээд ижил 2 үг гэсэн үү? Тэгвэл тэгээ бүр амар болно тий. Энээс хасах нь 4, нэмэх нь 1, хасах нь 2-ыг үржих нь x-ийн квадрат. X-ийн квадрат бол. За тэгээ энийг квадрат зөвшөөрүүлээд энийг олж болж байна. Тэгээд тэрийг энд нь олж болж байна. Тэр гарсан юм а дахиад квадрат зөвшөөрүүлээд энийг олж болж байна гэвч олж болно. За зүгтээ. Тэгэхдээ надад өөр санаа байна. Ямар санаа вэ гэхээр тэр нэгийг хуваах нь x гэдэг байна тийм үү? Энэ бол нэгийг хуваах нь нэгээс нь язгуурдаар 2 гэсэн үг тийм. Энийг би гоцсонгоор нь өржүүлчих. Буцааг гоцсонгоор нь бишээ бутгын хөтөрөөрийг адилхан тоогоор өржүүлэхэд тэр бутгаа өөрчлөгддөг. За ингээ өржүүлчих юм бол юу болох вэ гэхээр мэдээж дээдлэлтэй нэг дээр нэмэх нь язгуурдаар 2 болно. Доотлолтой 1-ийн квадратаас хасах нь язгуурдаар 2-ийн квадрат болно. За мэдээж 1-ийн квадрат 1, язгуурдаар 2-ийн квадрат 2. Тэгэхээр хасах тэмдэгтэй болчих واخгүй доотлолтой хасах 1 бол. Энийг хасахыг туунагдвал хасах 1, хасах нь язгуурдаар 2 бол. Тэгээд одоо шууд ингэчүүл надад амруу байхгүй одоо x-с 1-ийг хуваах нь x-ийн квадрат гэх хооронд x-ийн хооронд энийг орлуулад өгсөн байгаа шүү дээ. Нэгээс нь язгуурдаар 2. За хасах нь энэний хооронд болохоор энийг орлуулж байна. За хасахын нэмэх нь 1, нэмэх нь язгуурдаар 2 бол. Ингэх юм бол энэ хоёр шууд хоорондоо устдаад энэ чинь гадна талд квадрат болж. Ингээд 2-ын квадрат буюу хэд гэж болж ирнэ? 4 гэж болж байна. Ингэж бол арай хурдан бодогдох юу байна вэ? Боломж байсан байна уу? Байсан байна. Байсан байна. Одоо жишээлх юм бол энд нь 2 биш заяа. 3 эсвэл 4 мөрөг байсан бол эн чинь бүр энэ улаанаа бичсэн ах чиг яг бүр яхаа байлаа ш тийм үү? Амжилттай юм бэл. Тэгэхээр дотоод талд байгаа юм ингээд дэвтэйхэн янзлчих юм бол одоо энэ дээр 4 байсан бол 2-ын дүгнэлт 16 л амархан бодчихно шүү дээ. За тэгэхээр яаж бодвол арай амархан байх вэ гэдэг тухай хэлж байгаа юм бодсон шүү дээ. Зөв шууд нэг юм бодлого. Тэгвэл x тэнцүү язгуурдаар 3 дээр нэмэх нь язгуурдаар 2-ыг хуваах нь язгуурдаар 3-аас гисэн язгуурдаар 2. За y гэдэг нь болохоор язгуурдаар 3-аас гисэн язгуурдаар 2. Язгуурдаар 3 дээр нэмэх нь язгуурдаар 2. За ийм x нь ингэж өгсөн, y нь ингэж өгсөн бол энэний утгыг олж байна тий. За биднэрт ямар боломж байна вэ? Шууд орлуулчих юм бол яг л амар зааварсан юм болно тий. Энэний квадрат, энэний квадрат, энэний квадрат, энэний квадрат тэгээд хооронд нэмжүүл. За гэхдээ тийм ч бас нэг зааварсан. Ер нь бол болох юм байна. Гэхдээ арай амархан бодох ямар аргууд байж болох вэ? Энэ хоёрын нийлбэр гэсэн үг тийм үү? Энэ хоёрын нийлбэр чигэд болж байна уу? 10 болох юм байна тийм үү? 10-ын квадратаас хасах нь 2 буюу 98 л хэлээд байгаа юм. Ингэчүүл арай хурдан юм шиг байна. За шууд x-ийн квадратыг олчих болно. X-ийн квадрат бол аюул айтайх юм гарч ирнэ ер нь бол. Тэгэхээр буцаад энд нь болохоор бүр амар заавар болох. Доотлох дээр нэрхээр өгчих юм бол ижлэхэн юмнууд наагууд нь устдаад энэ ямар нэгэн тоотод тэнцэн гэж байх болов Төсөлгүй бурах километр per гэсэн юм шиг шээгүй юу? биш. За энийг ингэж заяа. За ямар нэгэн тоотод тэнцдэг гэж бодъё заяа. А гэсэн тоотод тэнцдэг гэж бодъё. Энд чинь гол нь төсөлгүй үргэлж байгаа гэдэг анхаарч байгаа тийм төсөлгүй үргэлж. За тэгвэл хоёр талыг квадрат гэж шилжих юм бол юу болох вэ гэхээр хамгийн гадна талын язгуур байхгүй болоод 3-ыг үржих нь язгуурдаар хамгийн гадна язгуур байхгүй ч тийм үү те 3 дахиад язгуурдаар 3 дахиад язгуурдаар 3 гэж ингэж хаашаа үргэлжлээд байна гэсэн. Баруун гар тал нь юу болох вэ? А-гийн квадрат болно тийм үү? 3-ын тог ингэж болох юм байна тийм.
Энэ тоонд ямар нэг утга гарч ирлээ. Төсвөлгөөр үжлэл байна. Өмнөх холбоон дээрээс юм асууя л да. Хэрвээ энэ 1000 явсан бол 1000 удаа. За бүр тэр юм удаа. Хэдэн ч хэд жоо хэдэн удаа. Ингэж явж байгаа зогссон бол энтэй тэнцэхгүй шүү. Энэс зөрүүтэй гарч ирнэ. Мэдээ баг зөрүүтэй гарч ирнэ. Тэгтэл ямар ч гуртаа тэнцэхгүй. Ойлголцоогоор 3 гарч ирнэ. Төсвөлгүй байгаа учраас яг гуртаа тэнцэнэ гэж бодож байгаа байхгүй. Яг төсвөлгүй байгаа учраас яг төсвөлгүй байж чадах юм л гуртаа тэнцэнэ.